авчих хэрэгтэй. За ингээд уламжлуулсан тохиолдолд энэ зайлшгүй рүүгээ хийх шаардлагатай хэрэглэдэг функцүүд гэсэн тийм. За ямар ч байсан import гэдэг энэ хүү классын хэрэгтэй package-ийг дуулаад оруулъя. Override public font on create нэг дүнг өргөж. Энэ одоо шинээр layout үүсгэх шаардлагатай байна. Set instance state. За шаардлагатай тохиолдолд бид мэдээж хэрэгтэй package-уудаа import хийх шаардлагатай. За энд их олтоо гарна. Нэг төр comment хийж. За бид нэр орцсон чинь нэр activity үүсгэж өгсөн. За үүндээ хэдүүлээ. Шинэ XML view үүсгэж өгье. За энэ дотроос Android XML file. За энэ сонгоё file game TT. Энд байгаа зүйлсийг товч айлглаа. Тэгээд хуулаад явчихъя. За бид нэр одоо маань өсөж өгсөн XML файл буюу одоо user interface-тэй background code-оос харилцаж ажиллах тийм шаардлага байна. Яагаад вэ гэхээр хэрэглэгч 3 Hz 3 дарсан уу 5 Hz 5 дарсан уу гэдэг шалтгаалаад бид нэр 3 Hz 3 эсвэл 5 Hz 5 Hz-тэй тоглоомын талбар үүсгэж өгөх хэрэгтэй. За үүнтэй бид нэр эхлээд linear layout үүсгэж өгсөн юм байна. Энэ дотор нь relative layout, за нэг text view-тэй. Ерөнхий тоглоомын талбарыг энэ хүү linear layout-аар тавьж өгнө. Relative layout ямар үүрэг гүйцэтгэх юм бэ гэхээр тодорхой тоглоомын төлөв хэн ялж ийн хэн дараач юм бэ гэдгийг хэрэглэгчд мэдээлэх зорилготой тиймэрхүү байдлаар үүсгэж өгсөн байна. За энэ linear layout руу бид мэдээж background code-оос хандаад ижигшин view-д нэмэх юм бол зайлшгүй ID өмж өгөх шаардлагатай. За энэ хүү layout-ийн өрн нь болохоор эцэг юутайгаа тэнцвүүгээ дүүргэж явах хэрэгтэй. Харин height нь болохоор дотор нь ямар хэмжээний контентын түүгээр тодорхойлогдно гэсэн. За parent-ийн топтой нэгсэндээ наалт буюу очоод тулах дэш бид нэ шахаж өгч юм. Тэгэхээр orientation болохоор vertical. Энэ layout-д бид нэр invert orientation-ыг бас зайлшгүй тодорхойлох шаардлагатай байдаг. Relative layout status bar гэдэг нэртэй юм байна. Эцэгтэй адилхан өргөнтэй өндөр нь 96 DIP. За DIP хэмжээ юу вэ гэхээр тухайн утасныхаа нэгтгэжлээс хамаарат өөр идэг. Өөрөөр хэлбэл DIP буюу dot per inches гэдэг хэмжээтэй. Тэгэхээр энэ хэмжээтэй нь компьютерийн хичнээн пикселтэй тэнцвэр гэдэг нь тухайн утасныхаа нэгтгэрлээс нэлээх хамаардаг байна. За энэ DIP пикселийг хөрвүүлж пикселийг DIP рүү хөрвүүлэх тухай хашаштгаан шинээр хэлүүлээ үзэх болно. За text view text player алтгуулж тоолж байгаа юм бэ. Text нь за энэ төв та бүхэн зарч байгаа бол энд шар буян харуулга өгсөн байна. Өөрөөр хэлбэл бид нэр альва view-ийн текстийг тогтмол шууд ингэж оноох бол буруу зайлшгүй strings ч юм уу тодорхой хэмжээний тогтмол утгуудыг хадгалдаг XML файл дээр хувьсарч буюу тэр тухайн үгээ тодорхойлж өгөөд тэгээд тодорхойлсон тухайн нэрээрээ хандаад ашиглах ч юм уу тиймэрхүү байдлаар
энэ тогтмол текстүүдийг оноох нь хамгийн зөв арга юм аа. Иймэрхүү зүйлс бол game activity-ийн user interface-тэй харагдах юм байна. За тэгвэл lesson 2 руу энэ хуучин шиг очоод game activity-д хэрэгтэй зүйлс юмсан код авчээ. За энэ бүгд хэрэгтэй юм байна. Зэнд жоохон их код байгаа. Check. За CSTP. За түрүүний бидний onCreate функц давхар дарж тодорхойлсон хэсэг юм байна. За энэ game activity гэдэг layout-ыг бол ашиглана. За ихэнх current player-ийн бид хөөсч юм болохоор яг тухайн экшнд дарахлаар тухайн экшн тоглогчийн дугаар хэмэд 1 2 энэ хоёр ил 1 энэ хоёр утгын юм байх шаардлагатай. За энэ XO тоглоомын кодтой бол хэдүүлээ нэг зурвалтгүйгээр яг энэ аппликейшн дээр юу хийж чадах вэ ярилцсан гэр болов. За бид нэр энэ activity-г өөр нэг activity дуудаж гаргаж ирсэн гэдэг одоо үүднээс ямар intent дамж ирсэн бэ гэдэг ямар өсчүүд ч юм уу дамж ирсэн гэдгийг авахын тулд за intent class-аас нэг объект үүсгэх яг нөгөөний гэсэн классын intent гэдэг функцийн төсөлмжтэй оруулаад авчна. Тэгээд intent гэдэг объектоос бид нэг intent extra гэдэг функцээр нь click button гэдэг нэртэй тийм утгыг бол авна. Хэрвээ тийм утга байхгүй бол default байдлаар энэ 3 гэдэг утгыг бид наамд бол оноож өгөх шаардлагатай. Get window. За бид энэ тухайн ажиллаж байгаа дэлгэц буюу тухайн ажиллаж байгаа утсан бичний хэмжээний DIP ч юм уу бичний хэмжээний пикселийг нэвтрүүлэх тань гэдэг энэ функц тусламжтай оруулах байна. За энд бид нэг тодорхойлж өгсөн байна. Өөрөөр хэлбэл манай ажиллаж байгаа утасны Windows-аас нь эдийг хэсгээд юм байдаг. Өөрөөр хэлбэл манай 488 DIP. За бид нэг game activity дээр тодорхойлж өгсөн game field-тэй энд хандаж авсан байна. За энэ бол XO-тэй холбоотой тодорхой нэмж өгсөн байна. За бид нэр Java дээр миний хувьд яг debug хийж байгаа. Түүхтэй ч санагддаг. Тэр утгаараа би хийж байна. Системийнхаа output файл руу ч юм уу log файл руу тодорхой хэмжээний мессежүүдийг бичиж одоо миний програм юу хийж яаж хийх зүйлсийг бол харж ажиглаж алтайгаа хэмжих ч юм уу тиймэрхүү байдалтай ажиллахыг миний хувьд бол жоох илүүд үздэг, хэлбэр өгдөг. Нөгөө тоглоомынхаа далбааны хэсгээс хамаарат энд үүсгэж өгсөн байгаа. Баттнууд үүсгэж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл энэ game field доторх linear field дотроо game field гэсэн айдтай linear layout дотор би 3 ширхэг за 3 харьцах 3 хэмжээтэй тоглоом болов сонгож авсан бол би 3 ширхэг дотор нь linear layout-ыг үүсгэж өгч байгаа. Түүнийгээ би row container-ыг нэрлэжсэн байна тийм та ухаанч байгаа. Тэгээд бидний тодорхой view үүсгэж байгаа тохиолдолд энэ context гэдэг юм бас сонгож өгөх шаардлагатай. Өөрөлдөө би энэ game activity-тэй холбоотой context-ийг сонгож өгч байгаа шүү. За тэгээд тухайн row container-аа би нэг үндсэн game filter-аа нэмчихсэн байна. За тэгээд энэ хүү layout-ийн өргөн ямар юм өндөр нь ямар юм гэдэг энд энэ хоёрыг тодорхойлж өгсөн байна. Тэгээд энэ хүү layout дотроо би одоо 3 сонгосон бол 3 ширхэг баттныг нэмж өгч байгаа. За XO-той холбоотой зүйлс бол энэ байна. Өөрөөр хэлбэл баттангуудын array 2 dimensions аваа тийм хоёр
эндээс төснөд үүсгэж авчихсан. За тэгээд текст нь бол тэндээ хоосон байна. ID-н 1 1 2 2 3 3 гэх мэтчлэн дугаарлагдана. За padding 2-5 хичнээн хэмжээний зайтай юм бэ. Тэгээд тухайн баатан дээр дарахад юу хийх юм гэдэг нь тодорхойлж өгсөн байна. Тухайн баатан дээр нэгдэж дарсан тохиолдолд аль хэрэглэгч тоглож байна гэдгээс хамааруулаад X-ийг тавих уу, O-г тавих уу гэдгийг бол бид нэр сонгох шаардлагатай. За яг хөө бидний нэг тодорхойлж өгсөн ID-наас хамаараад хэддэх мөрний хэддэх баганд баатан юм бэ гэдгийг энд гаргаж авсан байна. Тэгээд debug log файл руугаа энэ шүү зүг байна гэдгийг мэдэх гэж хэлж байна. За энэ жижигхэн шалгалтанд өгсөн юу гэхээр хэрэглэгч өөр нэгэн хэрэглэгчийн тавьсан байгаа баатан одоо нэг талбар дээр тийм давхарлаа тийм тавих гэж оролдох нь бол анхааруулгын мессеж илгээдэг ийм нэг функц байгаа. За тэгээд XO дээр би тухайн хэрэглэгчийнхаа дугаарыг тавьчихна. Тэгээд тухайн хэрэглэгчийн дугаараас хамаараад X-ийг тавих уу, O-г тавих уу гэдгийг энд шийдэж өгсөн байна. За одоохондоо бид нэр XO гэдэг хоёр зураг оруулж өгөх үүдээд энэ талдаа гарсан болдог харж байгаа тийм. За энэ хоёр зураг маань за би эндээс хуулъя. Энэ зүйл тавхаар өөртөө ч гэсэн үүсэх боломжтой. Харин энэ зүйл хаана хуулах вэ гэхээр за энэ утас 480 Hz 800 хэмээг ерөнхийдөө HDPI дотор хамаардаг. Тийм болохоор энэ зүйл хуулаад өгчөө. За эндээс утасныхаа нэгтгэршилт хамааруулаад бид нэр тодорхой хэмжээний өөр нэгтгэршилтэй зургуудыг сонгож өгөөд энэ drawable гэдэг ресурсын бодолтой нэмж өгдөг байна. За нэмж өгсөн дараачаар эндээсэн алдаа маань арилсан байна. За тэгээд энд аль нэгэн хэрэглэж хожиж өгдөг энэ check гэдэг функцийн төлөмжтэйгээр шалгаад за хэрэг хоцсон тохиолдолд тухайн хэрэглэж хожлоо шүү гэдэг мессежийг гаргаж өгч юм. Toggle play гэдэг туслах функц бол нэгдүгээр тоглогч дарсныг гаргаж хоёрдугаар тоглогч дарна шүү гэдгийг сэтгэж өгдөг юм функц байгаа. За энд юу байна? За сайн яригдсан зүйлсийг болов нэг баатан буюу тулаан талбарын нэг нүдэндээ клик дарсан тохиолдолд юу хийх вэ гэдгийг тодорхойлж өгсөн байна. Бидний нэг runtime буюу их кодны баатангууд нэг хэсэг бол дуусаагүй байгаа. Тэгээд бид нэр тухайн баатныхаа өрөөнийг нь тодорхойлж өгч юм, өндрийг нь тодорхойлж өгсөн байна. Энэ дөрвөн энд баг руугаа бас гаргаж юм. За тэгээд тухайн үүсэж өгсөн баатныгаа бид нэр row container буюу game field-ийн linear layout дотор шинээр үүсэж өгсөн нэг linear layout дотор бид нэр дахиад баатангуудаа нэмж өгч байгаа. Иймэрхүү байдалтайгаар бид нэр runtime source code-наас user interface-ийг хандаад элементүүд биегүүд нэмэх үйл ажиллагааг хийдэг. За доошлох юм бол toggle play player гэдэг функц нь тодорхой зүйлсийг хийж юм, check fin гэдэг маань иймэрхүү зүйлсийг хийж юм гэх мэтчлэн энэ бол X-тэй хамааралтай зүйлс л та бүхэн source code-ыг авсныхаа дараачаар илүү дэлгэрэнгүй танилцж байна. За та бүхэн зөвлөжлөхэд Navy-ийн менежийг бол асаацсан байвал зүгээр. Тэгэхээр энэ асахын тулд бас жоохон хугацаа шаарддаг. Тийм ер нь Android application хөгжүүлэх гээд source code авчид эхэлсэн бол AVD-ийн Android virtual device-аар start-ыг ажиллуулсан багт гингүй. Таны уншилт хостел төрүүлээ. За та бүхэн харж байгаа миний virtual device-аар ажиллаж эхэлсэн юм тийм. Яа тэгвэл
3 гарч үзье. За энэ алдаагаар гарч байна тийм. Тэгэхээр энэ алдаагаар ихтэй бидний manifest файл дотроо өөрсдөө үүсэж өгсөн activity тодорхойлж өгөх шаардлагатай. Тэгээд тоглоомуудыг character manifest файлыг нь онгойлгох тийм. За энэ дотор байгаа зүйлсийг хуулаад бас тодорхойлох дараа тодорхойлчихъя. Game activity титл биднэрт их хамаахгүй. За тентхэлтэй бидний нэг одоохондоо ашиглах юм чинь аваа хийчихье. Яагаад ийм нэг activity байгаа юм бэ? Энэ activity нэг классаас дуудагдана. Арчхан ч юм уу иймэрхүү байна гэж бид нэрийг тодорхойлох шаардлагатай. Үүнийг хажуугаар бас нэг зүйл үзүүлээ. Тэрний юу гэхээр бид нэр аппликейшн ямар байдлаар run хийхээс хамааруулаад энэ алдаа гарч ирээд өөрөөр хэлбэл би одоо онгойлгосон байгаа файлыг debug compile хийгээд би тохиолсон гол өгчихсөн байна. Тэгвэл би control F-аар нэг ч юм уу run дараад ажиллах гэх юм бол энэ XML файлыг debug чинь тийм энд Android manifest out гэдэг өөр шинэ XML файл үүссэн байна. Тэгэхээр бид нэр зайлшгүй тэр тохиолдолд одоо сонгоцсон байвал зайлшгүй нэг Java одоо класс дээр очиж байгаа. Тэгээд run авах шаардлагатай. За ингээд бид нэр энэгээ устгаж өгөхгүй бол манай програм алдаа гараад ажилтдаг. Нэг давхар харуулъя. За би run дарсан. Тэгэхээр та бүхэн тэрийг бас анхаарах хэрэгтэй. XML файл онгоолж байгаа. Run гэж мэдээж олон дахин дараад гэх юм бол өчнөө олон out файлууд бол үүснэ. Тийм болохоор тохироноос хамааруулаад одоо Java class файл эргүүлэн онгойлгож байгаа. Тэрийг ажиллах хэрэгтэй. Гурав харьцахгүй клик. За бидний хүссэн ямар ч сан гурав харьцахгүй тоглоом талбар л үүссэн байна тийм. За үүний player дээр бидний нэг аль төлөвч тоглож харуулах хэрэгтэй байсан. Гэхдээ тэрийг орхиж өгсөн байна. Index study and index ч юм уу. За ингээд мэдээж клик дарах болгонд check-in гэдэг функц ажиллаад аль нэгэн тоглогч нь хожиж байна гэдгийг шалгадаг. Тэгээд тоглогч хожсон байвал тоглоом дуусаад нэг тоглогч хожлоо гэх мэт иймэрхүү байдлаар нээс чиглэнэ. Бидний өнөөдрийн хичээл энэ түрийг өнгөрлөж байна. Анхаарал тавьсандаа бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баярлалаа.